Монгол улс авалгын эсрэг Нүүбийн конвенцийн 11-р баг хуралд оролцож байна. Сайн байцгаана өрхөн үзэгчтэй Ice Global мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Галт төмөр унтраахад нисгэгчгүүд хөөрөмж ашиглах туршлага судлаж байна. Наран баярын амжилт, машинд хайртай хүүгийн амжилт хүрсэн түүх. Улаан талбай ярмаг худалдаа их театр Шилкүнчиг балет Ярославл хотын өрмөц гацуурын тоглоом Оросд шинэ жилийг хэрхэн угтаж байна. Манай улс галт төмөр унтраах нисгчгүүд хөөрөмж ашиглах талаар туршлага судлаж байна. Онцгой эдлийн ерхий газар бүгд найрамдах хятад ард улсын онцгой эдлийн удирдлагын яамтай хамтран зохион байгуулж байгаа сургалтанд онцгой эдлийн ерхий газрын холбоо мэдээллийн технологийн газрын дарга хошуурч отхон бүрв тэргүүтээ албаагчид оролцож байна. Сургалт Бээжин хотын гал унтраах төмөр аврах академийн сургалтын баазад болж байгаа бөгөөд энэ сарын 21-ний хүртэл үргэлжлэнэ. Албаагчид нисгэгчгүй нисэгт хөрөмжийг гал төмөр унтраах аврах ажиллагаанд ашиглах дуршлаг судлахын зэрэгцээ тус улсын гамшигын эрсдлийг бууруулах үндэсний төв болон газар хөдлөлтийн үед шуурхай эрих хайхаа аврах төвийн үйл ажиллагаатай танилцж байна. Ирхэм үзэгчдээ та өхөн цөөхөр мэдээг хүргье. Улаанбаатар төмөр замын хэмжээнд 17-ны өдрийн байдлаар 397 вагон шатхуун бэлэн байна. Үүний 305 дизель түлш, 91 нь АИ-92, нэг вагон нь АИ-95 автобензин байна. 12 дугаар сар гарсаар нийт 34 мянган тонн АИ-92, 233 тонн АИ-95 автобензин, 104 мянган тонн дизель түлш, 5600 орчим тонн TC1 онгоцны түлш тус орж иржээ. Манай улс өнгөрсөн 9 дугаар сараас үнэт цасны арилжааг блокчейн технологи ашиглан хийдэг болсон төлбөр тооцоог цагаалдалгүй автоматар гүйцэтгэдэг болсноор 2 дахь зах зээлийн арилжааны идэвх 40%-аар нэмэгдээд байгаа юм а. Тэгвэл өнөөдрөөс 24 цагийн турш тасралтгүй хийх боломжтой болжээ. Биржийн бус зах зээлийн арилжааг Монголын үнэт цасны арилжаа эрхлэгчдийн холбоо удирдан зохион байгуулж технологи хөгжүүлэлтийг Монголын финтек компани And Global Group хариуцж байна. Нийслэлийн төрийн тусламжийн төв 300 гаруй ажилтнтай, үүний 175 нь эмч, 225 нь жолооч. Тус төв 2021 онд 326 мянга орчим дуудлага хүлээн авдаг байсан бол өнгөрсөн 11 дугаар сарын 24-ний өдөр 2787 дуудлага хүлээн авч үйлчилсэн нь түүхэнтэй хамгийн өндөр ачаалалтай өдөр болжээ. Дуудлагын тоо тогтмол өсөж байгаагаас хүүхдийн дуудлага 10-аас 30%-аар нэмэгдсэн байна. Оны эхний 11 сарын байдлаар 5.1 тэрбум Америк долларын 2 сая тонн зэсийн баяжмал экспортлжээ. Тодорхойлбол зэсийн баяжмалын үн өнгөрсөн оны мөн үеэс 73%-аар буюу 2.1 тэрбум Америк доллараар биед хэмжээ нь 35% буюу 526.7 мянган тонноор тус өссөн байна. 18-нд баруун болон төвийн аймагуудын нутгаар, 19-нд төвийн аймагуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймагуудын нутгаар засварж, засан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүдний ир чангарч нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Тиймээс зам даваагүй өнд халтргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Улаанбаатар хотын төв талбайд цэмдэрлэж байгаа мөсөн хотгон, мөсөн бууз, оомол загсан сандал, цагаан өвгөн болоод байгаль нуурын хамгаалагч 15 домгийн амьдтаас бүрднэ. Баримлал тус бүрийн дор QR код байрлуулсан бөгөөд 4 бүрийн мэдээллийг үзэх боломжтой. Мөсөн хотгоны дунд 27 метрийн өндөр гацуур мод гэрэлтэн, тун удахгүй оддын тэнгэр зохицолбор болоод гэрлийн бөмбөлөг 2026 оны бэлэг тэмдэг гал улаан морийг суйрлуулах гэж байна. Ингээд олон нийт хотгоноор зугаалж гулсуураар гулгаж зураг татуулан амьдралынхаа нэгэн агшин дурсамжийг бүтээх боломжтой болно. Монгол улсад автомашины уралдаан ралли байнга болдог. Улаанбаатар хотод дээд зэрэглэлийн автомашинууд тюнинг хийдэг газар бий. Энэ бүхний цаана багаас машины мөрөдөлтөй явсан нэгэн монгол залуу бий. Хүүхэд насны дурлал хэрхэн амжилттай бизнес болон хүссэн дэвжсэнийг дараах сурчлагаас үзээрэй. Найзуудаа, зарим хүмүүс Монголыг зөвхөн уудам таал, гэр, соёл эрхлүүлгээ газар гэж боддог байх. Тийм ээ, тэгж боддог хүмүүс үнэхээр бий. Харин бид энэ бодлыг өөрчилнө. Улаанбаатар бол хөгжиж буй, эрч хүчтэй хот. Энд дэлхийд нэрд гарсан супер машинуудыг зардаг автосалонууд ажиллаж байна. Энэ салон бол тэдний нэг бөгөөд бид танд одоо дэлгэрэнгүй танилцуулна.
Авторт салан 10 жилийн түүхтэй. Наба орос хэлээр ярьж байгааг сонссон уу? Энэ бүхэн яаж эхэлсэн бэ? Анхнаасаа Porsche, Mercedes-үүд энд байрлаагүй байлгүй. Бизнесээ юунаас эхлүүлв? Чамайг анх сэлбэг худалдаалж эхэлсэн гэж би дууссан. Энэ бизнес хэрхэн өсөнд ивдсэн бэ? Өнөөдөр бүх зүйл сайн сайхан байна. Би машин тайртай. 15 жилийн өмнө би спорт загварын Toyota Chaser-тэй байхдаа сэлбийг хайгаад олж чаддаггүй байлаа. Надад ч хэрэгтэй найзууд манд ч хэрэгтэй байсан учраас интернетээс хайлаа. Хэрэгтэй сэлбийг Монголоос олох боломжгүй байж би интернетээс хайж өөртөө ч найзуудтай ч шаардлагатай дэнгүүдийг авчирч зардаг болсон. 15 жил баг. Одоо бол манай компани ийм төрлийн машиныг Монголд хамгийн их борлуулдаг номер 1 компани болсон. Lamborghini, Bentley, Maybach нэгэн цагт зүгээр л машинд дуртай нэгэн Монгол бяцхан хүү ирээдүйд өөрөө премиум ангиллын автомашин борлуулна гэж төсөөлж байгаагүй болов уу? Манайхан энд байгаа онцгой машинууд их сонирхдаг. Дэлхийд дээр ердөө 150 ширхэг үйлдвэрлэгдсэн Maybach Night байна. Нэг нь Монголд бий. Тусгай Maybach Night series юм аа. Доторхыг нь үзэж болох уу? Оо, янзтай. Ямар их зайтай юм бэ? Унтах зай их байна. Олон дэлгэцтэй юм байна. Нээгдэхүү хүшгэнд бас нээгддэг юм байна. Ийм их зайтай гоё машинд суух ямар гоё юм бэ? Хүлээж игээд амархан унтаж болох юм байна. Монголчууд G-класс дуртай юм байна. Улаанбаатар хотын гудамжаар нэрээ олон гэлэндээ вагон явдаг штэ. Урд нь зөвхөн хөвчлөм пүрүүс 200 300 лайнд явдаг байсан бол одоо гэлэндээ вагон буюу G-класс их харагддаг болсон. Тийм шүү. Манайхан G-класс дуртай. Бас л тусгай хөлбөр нь. Жишээлбэл ийм гэлэндээ вагон дэлхий дээр ердөө 460 ширхэг байдаг. Түүний нэг нь Улаанбаатарт байна. Оросд ийм машинууд Монголоос үнэтэй байх уу? Тэгэлгүй яах вэ? G-классын хажууд Supra-гийн шин загвар зогсож байна. Энэ спорт уралдааны машин уу? Улаанбаатар хотоор явахгүй нэ? Дэндүү намхан юм байна шүү дээ. Боже, как она ревет! Дашрам туртахад Монголд олон төрлийн авторалдаан зохион байгуулагддаг. Томоохон орхивууд уралдаан, автомашины ралли тогтмол болдог бөгөөд тал хээр, өөс, толгойд, хавцал, чулуутай зам, цүл зэрэг байгалийн өрмөс тогтцоор уралддаг. Юу гэдэг мундаг загвар вэ? Чи яагаад үгээр бахархдаг юм бэ? Энэ бол Lamborghini. Дэлхийд 36 ширхгэл байгаа. Мэдээч хэрэг нэг нь Монголд чамд байна. Бид эргэлзээгүй шүү. Одоо өвлийн амралтаараа амарч байгаа юм. Надад Lamborghini зохиж байна уу? Жения. Монголд Наба дээр тусгаалan түүнинг хийлэхээр зорж ирдэг гэдгийг бид мэднэ. Та нар ямар машинд түүнинг хийдэг вэ? Өөрөө биедан дизайныг нь гаргадаг гэж дууссан. Манайхан тусгай, онцгой машинд дуртай учраас манай компани тюнингийн дизайныг нь гаргадаг юм. Монголчууд ямар машинд түүнинг хийлэх үү? Том дугуй тавих дуртай юу? Тийм шүү. Монголын хүн ам 3 сая, талбай нутаг томтой. Байгаль нь сайхан учраас хүмүүс аялах дуртай. Ийм юм хүсч байна гэдэл ирнэ. G-класс юм уу, T-Rex-ийн Ford Raptor оффроуд хэрэгтэй гэн. Хүмүүс мөн люкс зэрэглэлийн спортлог хурдан машин хэрэгтэй. Чамайг Porsche-ийн дээр том дугуй тавьсныг чинь ч мэдэх юм байна. Тэгсээ олон шүү. Манай компани тусгай тюнинг хийдэг. Би өөрөө машин тайртай. Үйлчлүүлэгч онцгой тюнинг хүсвэл би өөрөө гардаг хийдэг юм. Ингэж машинд дурласан сэтгэл нь амьдралынх нь гол ажил болжээ. Салоны хүндтэй хэсэгт шагналууд нь байх бөгөөд Наба өөрөө ч уралдаанд олон удаа оролцож байсан нэгэн. Бид энэ салоныг хэрэнхийсч хамгийн сүүлийн үеийн загваруудтай танилцлаа. Сэтгэл маш их хөдлөлөө. Улаанбаатарт ийм зүйл байдаггүй гэж би бодож байж. Харин хүмүүс ирээд л гоё машин худалдаж аваад бүр уралдаанд ч бүртгүүлж болдог юм байна. Тиймээс Улаанбаатар бол үнэхээр орчин үеийн эрч хүчтэй хот шүү найзуудаа. Улаан талбай ярмарк худалдаа их театр шилхүүнчиг балет Лужники дахь мультимедиа мөсөн голгоор
Харин Ярославл хотод өрмөц гацуурын тоглоомод үлгсэн байна. Шинэ жилийн Оросын гоо үзэсгэлэнг манай дараагийн сурвалжлагаас үзнэ. Үдшин Москва шинэ жилийн уур амьсгалд умлаа. Гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг гэрлэн чимэглэлт умбаж, хотын уршин суугчид болон жуулчид нийслэлийн гудамж талбайг дүүргэжээ. Тэд улаан талбай дахь тоглоом дээр тоглож, гүмийн үзэсгэлэн худалдаа, Кремлийн хааны дэрэгдэх мөсөн гулгуур дээр цагийг өнгөрүүлж байна. Мэдээж шинэ жилийн өмнө Оросын нийслэлийн төв талбай дээр жинхэнэ өвлийн өвөтэй учрах боломжтой. Би ирж байгаа жуулчдыг энэ сайхан баярыг амтлаж бас сэтгэлээрээ мэдрээсэй гэж хүсэж байна. Сэтгэл ханамжтай байж, шинэ олон янз бүрийн мэдрэмж авч, Орос орноор аялсан аялал нь сайхан болж өнгөрөөсэй. Шинэ оныг Москвад юу хийж өнгөрөх вэ? Нийслэл хотын оршин суугчид болон зочид ийм зөвлөгөө өгч байна. Безусловно, это наш... Яриангүй их театр тэр тусмаа цөмөөхө бүжгэн жүжиг шүү дээ. Энэ бол нэрээ жинхэнэ шинэ жилийн тоглолт. Тасалбарыг олоход хэцүүч гэлээ үзэхэд 100% таашаал авдаг. Это стоит того на 100%. Обязательно... Заавал малгай өмснө. Ингээд бас биели. Заавал дулаан хувцлана. Дотроо хөнгөн хувцлаад гадуур нь урт зузаан хувц өмснө. Ингээд үзэг сонирхолтой гоё юм их бий. Орос хоолны янз бүрийн амтлагаа хийж болно. Бас баавга үзэж болно. Би үзэж байгаагүй. Гэхдээ их хүсдэг. Ингээд Ну, хотела, вот так. Алдарт Лучники спорт цогцлборын дэргэд аврагтай мөсөн гулгуур нэгджээ. Нийт талбай нь 16,500 м2 бөгөөд нэгэн зэрэг 3,000 хүртэлх хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Орон зайг 16 м өндөр шинэ жилийн гацур мод, дуу, гэрэлтүүлэхтэй архитектур, урлагийн шийдэл, инсталляцууд чимж байна. Оройн тоглолтын үеэр аврах спорт ортны фасад дээр мультимедиа сэдэвчилсэн шоу гаргана. Зочдод түрээс дулаацах цэгүүд, хүүхдийн бүсүүд, мөн тохиромжтой чиг заах системийг зохион байгуулжээ. Өвлийн өдрөл дуусны дараа мөсөн гулгуур усан оргилоор болж хувирна. Здесь на месте большой бетонной... Энд урд нь том, саарал, тав даххгүй бетон талбай байсан юм. Одоо 100 усан орон зай, өвлөн нь өндөр чанартай мөсөн гулгуур байгууллаа. Эргэн тойронд кафе, зоогийн газар, хувцас солих хөрөө, түрээсгээд бүгд бий. Оршин суугчдын өвлийн амралтаа өнгөрүүлэх дуртай газруудын нэг болно гэж бодож байна. Зунч мөн олон хүн цуглах нь гарцаагүй. Летом также здесь будет немало народу. Харин энэ бол Москвагаас 280 км-ийн зайд орших Эртний Оросын Ярослав хот. Энд нутгийн дарагчид гар аргаар жинхэнэ шинэ жилийн гайхамшигыг бүтээдэг юм. Тэд керамик гацуурын тоглоом уралдаг. Гахай, цөмөөхөө, засан хүн, моргэд хэдэн хоногийн дараа энэ бүхэн шинэ жилийн гацур модтыг чимэх болно. Шавар тоглоом хийх нь өөрөө бэрх бөгөөд удаан үйл явц юм. Эхлээд гипсээр хийж, дараа нь шаврын тусгай холцыг зутгана. 3 цагийн дараа уян материал хатуурч хатаж анхны шатаалтад орно. Дараа нь баримлуудыг бодож шилэн бүрхүүлээр бүрээд дахин халуун зууханд шатаана. Ярославын үйлдвэрлэл сард ойролцоогоор 3,000 ширхэг гардаг. Шинэ жилийн тоглоомоос гадна зуухны хавтан баримлж хийдэг. Шинэ жилийн үеэр үйлдвэрлэлийн хэмжээ эрс нэмэгдэж сард бараг 20,000 бүтээгдэхүүнийг гаргадаг байна. Бүгд дороо эзнээ олдог. Шинэ жилийн Орос орон ийм өнгө төрхтэй. Сергей Тучков, Очсансар, Гамбат Басан сүрэн, Пүрвсрүү Марлма, Ice Global, их сурвалж Рупли агентлаг. Ирхэм үзэгчтэй Ice Global мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч Мөнх хоёр байлаа. Харин Ice Global телевизийн ерөнхий редактор Сергей Бөмбөр авсан байна. Түүнд баяр хүргье.